Албан татварыг ногдуулж буй арга замаас нь хамааруулсан шууд татвар, шууд бус татвар гэж ангилна. Шууд татвар нь татвар төлөгчийн орлого, эд хөрөнгөнд ногдуулдаг ба татварыг ногдуулж төлөх үйлдэлийг төлөгч идэхэд өөрөө хариуцдаг. Татварын ачаалал татварыг ногдуулан төлөх этгээдэд ирнэ. Үүнд орлого, ашигын албан татвар, хөрөнгийн албан татвар гэх мэт албан татварууд орно. Хөрөнгө өмчилж эзэмшиж буй бол татвар төлнө, орлого олж ашигтай байгаа бол татвар төлнө гэсэн агуулгатай тул татвар төлөх чадамжтай уялдана. Шууд бус татвар нь бараа, үйлчлэгээр дамжин төлөгдөх ба түүний ачааллыг эцсийн хэрэглэгч үүрнэ. Энэ нь татвар төлөгчийн хэрэглээгээр дамжин ногдуулах тул бараа, үйлчлэгээний үн цэнийг нэмэгдүүлнэ. Үүнд онцгой албан татвар, нэмэгдсэн мөрдлийн албан татвар, газын албан татвар зэрэг албан татварууд болон төлбөр хураамж орно. Хэдий хэрийн зүйлсийг хэрэглэн тэр хэмжээгээр уг татваруудыг төлнө гэсэн үг.